Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргээд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хорооны 2000 гаруйгаас 2011 оны үйл ажиллагааны төвчтэй алинг танилцуулъя. Сумын нийгмийн дэг жон иргэдийн эрх хэрэг чөлөөг хангах гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх ажилд хүний эрхийн салбар хороо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх сумын зөвлөл нь үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллаж байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хороо нь 2010 онд тус бүр 2 удаа 2011 онд 1 удаа хурлаа зохион байгуулж мэдээлэл зохион байгуулалт бодлогын шинжтэй 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллав. Иргэдийн итгэхийг өрнүүлэх зорилгоор сургуулийн 5-аас 11-р ангийн дунд гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй анги хамт олон арх хэрэгэлтгүй байгуулах, айл өрхийг шалгаруулах бодлыг сумын хэмжээнд нийт иргэд аж ахуйн нэгж айл өрхүүдэд сурталчлах ажлыг зохион байгуулж 2010 оны дүнгээр гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй анги хамт олноор 8 ангийг хуралдаанаараа хэлэлцэн шалгаруулж урамшуулв. Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлын талаар сумын зохицуулах зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 31 хэрэгжүүлэх арга замтайгаар төлөвлөн хуралдаанаараа хэлэлцэн ажиллаж байна. Нэгдүгээр удирлын байдлаар архитектурын амьдралын хөвчөд нийгмийн эрүүл орчин сэдвд 1 сарын анги баг байгууллагын дунд зарлан явуулсан сэдвүүд нийт байгууллагууд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэн зохицуулахад тэмцэх тухай хууль зүйн сэдвүүдээр 5 удаагийн сургалтыг 61 албан хаалж 68 иргэнд сургалт хийж гарын авдаг тараасан дүнтэй байна. 3 дугаар агийн өдөрлөгөөр гэр бүл нийгэм төдийлөх архины сөрөг нөлөө, гэр бүлийн хүчирхийлэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай сумын гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөл, мат hulгал гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр сургалт хийсний дүнд 3 удаагийн сургалтаар 153 иргэнийг хамруулж холбогдох гарын авдаг тарааж сурталчилсан дүнтэй байна. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сумын байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл нь 2010 онд сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчтай хамтарсан болон ганцаардсан хяналт шалгалтыг график төлөвлөгөөний дагуу хийснээр 52 м3 төлөөний нарс мод хятад улс үйлдвэрлэсэн 7 ширхэг цахилгаан хөрөө хураан авч 1 сая төгрөгийн торгуул 100 мянган төгрөгийн нөхөн төлбөр барагдуулсан байна. Ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх тухай сумын засаг даргын 37 тооц захирамжийг багийн иргэдэд байгаль хамгаалагч нар тараан иргэдээр гарын үсэг зуруулан ажилласнаар хаврын хураа шилтийн үед сумын хэмжээнд ой хэрийн төмөр гараагүй байна. Сумын төсвийн байгууллагуудын ажилчдаар гал унтраах тороосон шүүр, зохиур хийлгэж багас хэрэгсэлтэй шинжилсэн. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, архитектурын согтууртай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын тээврийн хэрэгсэл эзэмшигч нартай хамтран ажиллах 3 гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал бичиг баримтанд тогтмол шалгалт хийж байна. Мөн 5 гаруй бүр архи согтууруулахундаа зарж борлуулдаг цэгүүдийн архийг латтан хяналт тавин ажилласаар энэ өдөр архи согтууруулахундаа зарж хууль зөрчил явдал цөөрсөн байна. 2 дугаар сард архи согтууруулахундаа зарж борлуулдаг дэлгүүрийн эздэд хуулийн сургалт хийж харилцан хамтран ажиллах талаар санал солилцож 5 гаруй шөнийн цагаар насанд хүрээгүй согтууруулахундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд архи согтууруулахундаагаар үйлчлэгөө байх талаар баталгаа гаргуулан нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 2010 онд сумын салбар хороонд үйл ажиллагаагаа 6 зорилтын хүрээнд төлөвлөн ажилласнаар жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөний биелэлд 90.1 хувьтай хэрэгжсэн байна. Бид үйл ажиллагааг сурчлах ажлын хүрээнд үүргээ ухамсарлаж эрхээ эдлийн самбарыг 54 мянган төгрөгөөр шинжилэн гаргаж хурдын шийдвэр зохион байгуулсан ажил бусад сурчлагын материалыг байрлуулж байна. Мөн Баянцэг төвчгийн сэтгүүл багийн иргэдийн нийтийн хурд өдөрлөгөөр тос бүр 12 удаа сурталчилж давхурдсан тоогоор нийт 1145 иргэнийг хамруулж ажилласан. Сумын салбар хороо нь 2011 оны төлөвлөгөөгөө 36 арга хэмжээтэйгээр төлөвлөн ажиллаж байна. Нэгдүгээр өдрөлд эрх зүйн хөтөч номноос иргэдийн аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй холбоотой 3 сэдвээр 3 багийн иргэдийн нийтийн хурд өдөрлөгөөр иргэдэд хэсэгчилсэн сургалтуудыг хийж ажилтны дүнд 3 удаагийн сургалтыг 153 өнийг хамруулан зохион байгуулсан дүнтэй байна. Аюулгүй орчны хүрээнд архинаас ангид тамхинаас тасархай амьдрцгаая, тусад архич хортой, хэрэглэгчтэй архиа мэдхүү, захиргаа таны эрхийг зөрчүүл,
байгаль орчныг хамгаалах талаар төр иргэний үүрэг нэртэй сурталчилгааны гарын авралыг эрхлэн гаргаж 160% хөвлөж баг байгууллагуудад хөрвүүлэн ажиллаж байна. Сумын салбар хороо зохицуулах зөвлөлийн 2010 онд хамтран зохион байгуулсан томоохон тэмцээн оролдоо. Хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх өрөөндөр 11 жилийн дунд сургуулийн өсвөрийн цагдаа бүлгэмтэй хамтран 7-оос 11-р ангийн сурагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх үед хөтөлбөрөөр сургалт хийж гарын авдаг тарааж гэр бүлийн хүчирхийлэлтийн эсрэг хамтдаа сэдвэд дэвжээ тэмцээн зохион байгуулж явуулсан. Хүүхдийн хүмүүжил төлөвчийг сайжруулах, тэднийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3-р баг сумын ахмадын хороотой хамтран хүүхдийн хүмүүжилд бидний оролцох сэдвэд нээлттэй өдрийг зохион байгууллаа. Тэмцээнд 2-оос доошгүй ахмад настанд оролцсон 5 баг оролцож нийт 70 гаруй иргэд хамрагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зорилго бүхий бүтээмжтэй орчин аяныг сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлд ахмадын хороотой хамтран 5 дугаар сард хуулийн сургалт тэмцээн оролдооны хэлбэрээр амжилттай зохион байгуулж явуулснаар нийт 56 иргэн хамруулж хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгсөн. 2011 онд зохион байгуулсан тэмцээн оролдоо. 2011 оны 1-р өдрөд хорт шилжгүй ирээдүйг бүтээцгээе сэдэв дэвжээ тэмцээнийг сургуулийн захиргаатай хамтран 7-оос 11-р ангийн сурагчдын дунд зохион явууллаа. Мөн сургуулийн 7-оос 11-р анги цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагчдын дунд арх бидний амьдрал сэдэв гар зургийн уралдаан зарлан байр эзлүүллээ. Сумын зохицуулах зөвлөлд салбар хороо 3-р баг ахмадын хороо соёлын төвтэй хамтран ирээд аюулгүй амьдралын төлөө сэдэв нээлттэй өдрийг зохион байгуулж нийт 53 иргэнийг хамруулж 5 төрлийн гарын явуулгыг тарааж сурталчилсан дүнтэй байна. Мөн сумын хүн эмнэлэгтэй хамтран хөдөлгөөний эрүүл мэнд бүхэл тэмцээнийг баг байгууллагуудад зохион явуулснаар нийт 5 багийн 45 иргэн хамрагдлаа. Бид сургуулийн дэргэдэх өсвөрийн цагдаа бүлгэмтэй байн хамтран ажиллаж тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн ажилласнаар бүлгийн гишүүдээс бүрдсэн сүлд баг нь аймгийн салбар хороо зохицуулах зөвлөлөөс жил бүр зохион явуулдаг хуулийн дэдлийн тэмцээнд 2009 онд бүсээсээ 1-р байр, аймагт 4-р байр, 2010 онд бүстэй 5-р байр, 2011 онд бүсээсээ 1-р байранд шалгарсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.